Монгол улсын төрөөс болвол тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчдийг бол хэдэд арга замаар бол дэмжиж байгаа. За энэ ямар бодлогын баримт бичгүүд байна уу гэхээр тариалангийн дунд хугацааны бодлогын баримт бичиг хатар дөрвийн хүрээнд хөнгөлөлтөө зээлүүд олгогдоод явж байгаа тийм. За энэ хөнгөлөлтөө зээлүүд энэ жилийн хувьд бол эргэлтийн хөрөнгийн зээл бол 185 тэрбум төгрөгийн хөнгөлөлтөө зээл олгогдохоор байна. За үр тарианы үйлдвэрлэл эрхлэгчдэд төмс үнсний ногооны үйлдвэрлэл эрхлэгчдэд дээрэс нь жимсгэн хүлэмжийн аж ахуй үйлдвэрлэл эрхлэгчдийг бол энэ эргэлтийн хөрөнгийн зээлээр бол дэмжиж байгаа. За дөнгөж өчтөршгөн гарсан одоо шинэ шийдвэрийн тухай танилцуулах юм бол хөрөнгө оруулалтын зээл бол нэмж олгогдохоор болсон. За энэ дээр нэг 15 тэрбум төгрөгийн одоо их усүрийг шийдээд одоо хөнгөлөлтөө зээл авах юм бол 15 тэрбум орчим төгрөгийн хүүгийн татаас өгөхөр бол одоо ингээд шийдвэр гарсан байгаа. За энэ хөрөнгө оруулалтын хүрээнд ямар чиглэл байх вэ гэхээр төмс үнсний ногооны механикжуулагч, за дээрэс нь хүлэмжийн аж ахуй эрхлэгчдэд бол зээл олгогдоод явж байгаа. Атрын 4-р аяны хүрээнд иймэрхүү шинэ тутам бодол гарлаа. За дээрэс нь шатхууны хөнгөлтүүд бол олгогдоод явж байгаа тийм ээ. За энэ жил бол нөгөө хаврын тариалтын өмнө бол дутагдж байгаа нэг 4 төрлийн таримл дээр бол бас өөрийн хөнгөлтүүдийг үзүүлэхээр бол манайх худалдаа аваачлагаа зарлаад болвол явж байна. Манжин, луван, байцаа төмсний үүрэн дээр бол дэмжлэг үзүүлэхээр ажиллаж байна. За бас нэг тодорхой аймагуудад болохоор нөгөө хүлэмжийн дэмжлэг үзүүлнэ гэж ярьж байгаа. За энэ бол дэмжлэг гэдэг маань одоо энэ жил ямар хэлбэрээр олгогдох вэ гэхээр хүүгүй зөвхөн хуваан төлөх нөхцлөөр ингээд олгогдож байгаа. Иймэрхүү дэмжлэгүүд бол төрөөс энэ жил олгогдох нэ.